Чикаго хотод маань өв соёлын төв нэгтгэж байна. Яг ардын хөгжим, морин хоор хөгжим тэр дундаа сургадаг багш хүний хувьд одоо манай хүүхдүүд ер нь ямар нэгэн байдлаар Монгол улстайгаа, Монголынхаа өв соёлтойгоор байнгын холбогдож явна. Тийм учраас яг энд амьдарч байгаа ер нь Монгол улстайгаа холбогдох гэсэн манай хүүхдүүдэд бидний монголчуудад одоо хамгийн нэг чухал хэрэгтэй байгууллага, нэг чухал хэрэгтэй бидний одоо өргөө Германы маа гэдэг сэтгэлээр бол одоо энэ дээр бид нар хандж байна. Одоо яалтчгүй тийм газар. Ер нь бол Монголынхаа соёлыг, одоо Монголынхаа дуу хоорыг, Монголынхаа ард түмний зан заншлыг бол бид нар энэ дэрч өгүүлж авна. Энэ дэрч бид нар монгол хүн болоход нэг алхам, хоёр алхам ойртох болно тийм ээ. Бид нар монголчууд харинаас одоо ингэ сурнаа хамгийн чухал үйл явдал болж байна. Тэгээд одоо нийт монголчууд ираа те нийт одоо энэ Чикагод амьдарч байгаа монголчуудаа энд одоо дэмжиж оролцооч. Одоо бид хамгийн ойрхон хүмүүс юм бидэнд бас хамгийн хэрэгтэй өргөө гэрман юм бид утгаар бүгдээрээ хандаж оролцохыг бол уриалж байна.